40 жилийн хугацаанд хуримтлагдсан энэ байдлыг чинь алдаагийн чинь засахын тулд суур цалингийн эхлээд засъя. Тэгээд тэр дотор нь байгаа нөгөөд нэг бүтцийн одоо алдаануудын тий өөрөөр хэлэх юм бол хөдөө ажиллаж байгаа хүн өндөр цалин аваад Улаанбаатар 50 60 одоо хүүхэдтэй ангид хичээл зааж байгаа багш бага цалин аваад идэг. Энэ алдаануудыг засъя. Тэ за хөдөөний эмч одоо сувилагч нь ачаалал бага хэрнээ их бас боломжийн цалин авчаад Улаанбаатарт байгаагууд нь бас өдөр шөнөгүй ингээл одоо ээлжинд ажиллаж нэг одоо авж байгаа цалингаа ээлжээр хонж ажилладаг шүү дээ тий тэгжээж нэг авж байгаа цалингаа нэмээд ингэж яваад байгаа байдлыг нь засахын тулд суур цалингуудыг нэмье. Энэ нөгөө цалингийн тогтолцоог одоо ер нь залуучуудаа илтэй болгоё. Тэгээд ер нь яг адилхан ажил хийчихэд илүү үр бүтээлтэй, илүү үр дүнтэй ажиллаж байгаа хүмүүд нь бас арай гүйцэтгэлээр нь ахиу цалингийн өгдөг болгоё гэсэн ийм тал руу энэ реформын шинжтэй өөрчлөлт хийж байгаа учраас би саний засгийн газрын бодлогыг бол их тийм дэмжиж одоо өөрөө би чинь бас энэ боловсролын салбарт ажилладаг энэ хүний хувьд бас өөрөө яг энэ талын одоо шинжлэх ухааны судалдаг хүний хувьд энэ бодлогыг болоод ирэхээр нэлээд шинжлэх ухаанч бодлого боллоо одоо гэж би бол хараад байгаа.